Аимшигын кинон дээр гардаг мангасууд үнэхээр аимшигтай юу? Эсвэл хаалттай нийгэм, уламжлалт нэртэй гаж зуршилтай хүмүүс илүү аимшигтай юу? Ганнибал цуврал танд ер бусын мангас биш, харин хүний сэтгэл зүйн хамгийн харанхуй ангилыг нээж харуулах болно. Киноны нэр Ганнибал гэдэг нь Ханнибал хүн махчин болон Японы Ганни буюу хүчтэй шүд зуух гэсэн үгсийн холбоос юм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ кино Японы эртний Мурахачибо буюу тосгоны дүрм журмыг зөрчсөн нэгнийг бүх нийтээрээ гадуурхаж амьдаар нь тамалдаг хаалттай соёлыг шүүмжлэн харуулдаг. Гадны хүн хизээж тэр бүлгэмд багтаж чаддаггүй тэр бодит сэтгэл зүйн айдсыг маш сайн гаргасан бүтээл болжээ. За одоо бүгдээрээ киноны үйл явдал руугаа орцгоё. Өнөөдөр би та бүхэнд нийт 2 улирал. Эхний улирал нь 7 анги, хоёрдугаар улирал нь 8 анги бүхий энэхүү зурлын эхний 4 ангийг ярьж өгөх төлөвлөгөөтэй байна. За ингээд эхний ангийн үйл явдал руугаа орцгоё. Киноны үйл явдал Японы нэгэн аслагдмал гүүгээ тосгонд маш төгшүүртэйгээр эхэлдэг. Тосгоны цагдаа Кано гэх нэгнээр айлын байшин руу орох гэж хаалга үүдийг нь зэрлэгээр нүдэж хүн гарч ирэхийг шаардна. Байшин дотор хүмүүс байгаа нь тодорхой боловч хэн ч түүнд үүдээ нээж өгсөнгүй. Цагдаа эцэст нь бухимдсандаа бууга гаргаж ирээ. Тэнгэр лөө хид буудаж та нарыг байгааг чинь мэдэж байна. Та нарыг хүн иддэг гэдгийг чинь мэдсэн шүү хэмээн солиотой мэт уурлан хашгирна. Дараагийн хэсэгт Кано нэгэн харанхуй агууд ямар нэгэн зүйлийг олоод олчихлоо гэж хэлэх хоромд араас нь аврах том хадуур барьсангаар гарч ирснээр дэлгэц гарах болно. Энэ цагтаад юу тохиолдов? Удалгүй хөдөөгийн замаар баяр хөөртэйгээр дуулан явах залуу гэр бүл гарна. Энэ бол Каногийн оронд томилогдсон ирж буй шинэ цагдаа Агава Дайго, түүний эхнэр Юко, ярьж чаддаггүй охин Маширо нар юм. Тосгонд иргэд тэднийг үнэхээр хэтрүүлэхтэй гэмээр халуун дотноор илгэмсэг угтан авна. Оройн шинэ гэрийнхээ тогшлыг цэцэлж байгаад тэд өмнөх цагдаагийн үлдээсээ хайрцагтай зүйлсийг олно. Тосгоныхон Дайгод өмнөх цагдаа Каног мөрөөдө тоглоомд донтоод зогсчихсон гэж тайлбарлах аж. Маргааш нь тосгоныхон тэднийг дагуулan тосгоноо өдүүлж жимс ногоо харамгүй билет эцгэнэ. Дараа нь тэд тосгоны цор ганц бөгөөд хамгийн том үйлдвэрт очих бөгөөд энэ үйлдвэрийг тосгондоо хамгийн их хэрэг мэдэлтэй Гото гэр бүлийнхэн удирддаг ажээ. Тэнд ажилчидтай ярилцаж суух зур нэгэн эмээ үйлдвэрийн модноос гаргаж авдаг тосыг дээр үед цогцос модохгүй тулд хэрэгэлдэг байсан гэд хэлээд тавьчихнаа. Уур амьсгал гинэт хүйт орж царай нь хувгай цайсан тосгоныхон ярианы сэдвийг гялс өөрчилнө. Ийхүү байж байтал Гото гэр бүлийн залуус ойд өгсөн үнэ зохицсон олдсон тухай хэлснээр тэд ойроо явна. Тэнд баавгаа дидүүлсэн Гото гэр бүлийн толгойлогч өндөр настай гин эмээгийн зохицос байх бөгөөд Дайго зохицыг хараад хайнга духна. Энэ бараг хүнд дидүүлчихсэн юм биш үү гэж хэлтэл уур амьсгал секундын дотор оронгоор эргэнэ. Гото гэр бүлийнхэн уурлаж манай тосгоныхныг хүн иддэг гэх гээд байна уу гэд бүгд Дайго руу буугаа чиглүүлэн онилно. Тэдний тэр зэрлэг харц юугээ буудчих гэж байгаа нь үнэхээр аймаар. Адарын цаашдсан тоглоом байж тааран уур амьсгал зүүдэрнэ. Оройн Дайго Готогийн залуус хоолнд орох бөгөөд тэдний нүдэнд хүйтэн хурц түрэмгий зан авиран Дайгог уламж сонор сэрэмжтэй болгоно. Яг энэ үеэр гэртээ үлдсэн эхнэр нь гэрээ зэгтэлж байгаад харанд нь сэлсэн зүгт гэсэн бичгийг олно. Энэ үед охин Маширо гинэгт алга болж эхнэр нь харанхуй шөнөөр хайсны эцэд гүүрэн дээрээс олно. Гүүрэн дээрээс олохоос өмнө Маширодын дээжигээ ирэхээс өмнөхөн нэгэн үл таних аимшигтай эвгүй хүнтэй таарч түүнээс огч ирхэлгүйгээр чихрээр дайлж байхан дэр. Дайго гэртээ ирээд болсон зүйлийг сонсож охинтойгоо ярилцахад охин түүнд нэгэн хайрцагтай зүйл өгөх ажээ. Дайго нээж үзтэл дотор нь хүний хуруу байхан дэр. Төсөөлөөгүй зүйлээ харсан Дайго зочирсон ч охиноо айлгахгүй тулд юу ч болоогүй мэт дүр хэсгэнэ. Маргааш нь тэд гин эмээгийн өшөөг авахаар баавгаан ан хийх бөгөөд Дайго баавгад бариулахаас арай ч мултрана. Баавгайг ангансны дараа Готогийн залуус баавгаан түүгийн махнаас идэж Дайгог шахна. Эмээгийн махыг идсэн баавгайг идснээр эмээ чиний дотор амьдрах болно гэх солиотой зүйл ярих олон буутай залуусын донд Дайго аргагүй эргэн түүгийн махыг иднэ. Оройн Дайго нөгөө хурууг шинжилгээнд төгсөн хариугаа автал тэр хуруу баавгайд бариулсан гин эмээгийн хуруу биш болох нь тогтоогдно. 2 дугаар анги гин эмээгийн оршуулгын ёслолоор эхэлнэ. Энэ үеэр Маширо охиныг сургуульд нь оруулж ангийнхантай танилцуулах бөгөөд сургуулийнхан ээлдэг хүлээн авсанд аав ээжийнхэн санаа намарна.
Сургуулийн арын замаар оршуулгын цуваа явж өнгөрөх бөгөөд яг тэр үед цуваанд маргаан үсжээ. Хамт явах ишгүй гадны хүн цуваанд орсныг Готогийнхан мэдсэн хэрэг. Дайгаа очиж зохицуулах гэтэл хүмүүс таних эмэгтэй ирж та нар хоосон авс бариад явж байна. Хүн иддэг хүмүүс хэмээн хашгирч нууцыг нь илчилнэ. Энэ эмэгтэй бол өмнөх цагдаа Каногийн охин Сүмэрэ байв. Тэрээр аавыгаа Готогийнхантай уулзна гэж яваад эргэж ирээгүй хэлнэ. Маргааны үеэр оршуулгын цуваанаас маш том зэрэмдэг биетэй тэр хүн гарч ирж эмэгтэй рүү дайрах гэхэд Готогийнхан түүнээ зогсоож Дайгаа эмэгтэйг авч явснаар байдал намжнаа. Сүмэрэ Дайгод аав нь галзуураагүй тосгоныхон хүн иддэг нь үнэн. Бас аав нь алга болоод ердөө 2-7 хоног болж байгаа хэлнэ. Дайго үүнийг сонсоод мэдүүлэг авахаар Готогийн гэр бүл рүү явах замаас эхлээд их залуус түнд зөвөн хандаж эхэлнэ. Энэ үед Маширог сургуулиас нь авах замд тосгоны нэгэн хүүгийн ээж Юкод хандан Готогийн гэр бүлээс хол байх хэрэгтэй шүү гэж маш шижигтэйгээр сануулна. Дайго Готогийн байшинд очиж асуулт тавихад тэдний хооронд ширүүн зодон болох нь тодорхой болов. Гэвч манай Дайго сул дорой нэг юм биш байлаа. Тэр Готогийн залуусыг ганцаараа зодож унаа машиндаа чихэж байт. Гинэт араас нь нөгөө аврах том биетэй тэр хүн гарч ирэн Дайгог хүчтэй зөхөж Дайго ухаан алдан унснаар 2 дугаар анги төгсөв. 3 дугаар анги эхлэхэд Дайгогийн өмнөх амьдрал ил болно. Тэрээр гэмт хэрэгтнүүдэд хатуу ширүүн ханддаг цагдаа байжээ. Охин Маширон аавынхаа энэ ширүүн авирт эмзэглэж явдгаа зохиомжлогтой бичсэн байдаг. Нэг өдөр тоглоомын талбайд Маширо руу харан инээмсэглэж байсан залууг Дайго барьж аваад зодчихдог. Тэр залуу өмнө нь хүчингийн хэрэгээр шоронд сууж байсан нэгэн байв. Маргааш нь эргүүл хийж байтал тэр залуугийн гэр жаахан охин орсон гэх мэдээллээр очтол өөрийнх нь охин Маширо байж таарна. Маширо зүгээр л түүнд баяртай гэж хэлэхээр очсон ч сэтгцэн өвчлөлттэй залуу охиныг барьцаалж хамт өгөхийг завтахад Дайго охиноо аврахын тулд залууг шууд буудан хөнөөдөг. Үүнээс хойш охин цочролдооч юм ярихаа байсан бөгөөд тэд энэ тосгонд шилжин иржээ. Дайго толгойдоо зохиулаад эмнэлэгт сэрнэ. Готогийн залуус түүнээс уушлах гуйгч Дайго өөрийг нь зохисон хүн өөр маш том биетэй хүн байсныг хэлэхэд тэд манай тийм хүн байхгүй гэж мэлцэнэ. Эмнэлгээс гараад ажлаа өргөжлүүлж байтал Дайгогийн утсанд нөгөө шинжээчээс дууд мессеж ирнэ. Харамсалтай нь Дайго Готогийнхны гэрт зодон хийх үеэрээ уцаа тэнд алга болгосон байх бөгөөд шинжээчийн явуулсан дууд мессежийг өөр нэгэн Гото сонсож байв. Шинжээч тэр хуруу өмнөх цагдаа Каногийнх мөн байна. Бас тэр хуруун дээрээс хүний шүлс олдсон гэх аимшигт мэдээг үлдээнэ. Хүн эзэн нь батлагдлаа. Дайго дээр Каногийн охин ирж аавынх нь утасны дугаарын дуудлагуудын чагсаалтыг өгнө. Энэ дугаарууд түүний сүүлд холбогдсон дугаарууд. Чамд хэрэг болж магадгүй. Гото Киесүке гэх залуу бусдаас арай өөр чамд тусалж магадгүй гэж хэлээд явна. Үүний дараа Дайго олж мэдсэн зүйлээ дарагдаа хэлснээр хэргийг аль биесээр мөрдөж эхэлнэ. Гэвч удалгүй Дайго шинжээчээс дахин дуудлага ирэх бөгөөд цаана нь Готогийнхэн шинжээчийг аимшигтэйгээр тамланд арчилгаж Дайгод юу ч болоогүй юм шиг хүчээр яриулгаж. Энэ гэр бүл үнэхээр араатнууд юм. Дайго хамтрагчтайгаа машинаар явж байтал гинэт түнэл дотор Готогийнхэн тэдэн рүү дайрч ширүүн буудалцсан болно. Энэ үеэр Дайго тэдний нэгийг баривчилж чадсанаар 3 дугаар анги дуснаа. 4 дугаар ангийнхэнт баригдсан Готогийн залуу Каногийн цогцос байгаа газрыг хэлж өгнө. Ойд очиж ухахад ердөө 14 хоногийн өмнө алга болсон Каногийн цогцноос бараг л дан яс үлдсэн байх бөгөөд Дайго энэ тухай охинд нь дуулгана. Цагдаагийн дарга Дайгог тосгоноос явах уу гэж асуухад Дайго их нэртэйгээ ярилцаад охиных нь би энд дээрлэж байгаа тул үлдэхээр шийднэ. Гэвч хэд хоног амьдрал хуучин хിവэрээ үргэлжилсэн ч гэлээ. Нэг л өдөр байшингийнх нь хан дээр будгаар алуурчин гэж бичсэн байх бөгөөд Дайго үүнийг эхэндээ Готогийнхан гэж сэжиглэгч гэлээ. Энэ нь Готогийнхан биш харин тосгоны найрсаг иргэд өөрсдөө бичсэнийг олж мэднэ. Түүнчлэн Каногийн эхнэр сэтгцэн эмэгт тэмдэглүүлж байгаа бөгөөд охиндоо цугтаарай гэж солиорсон мэт хашгиран ийшээ тийшээ гүйх хэсэгч мөн кинон дээр гаргаж. Дайго байшингийнхаа гадаа хамгаалтын хашаа барьж байтал байнга л тэднийгээр эргэлддэг зэвүү үг ирж хашаа барих нь итгэлцлийг эвдэж байна гэж хэлэхэд Дайго бухимдан язаргаан юм бэ гэд хэлчихнэ. Үүнээс болж тосгон даяар Дайгог болон гэрийнхнийг нь гадуурхаж бүр тэр өвгнийг зодсон гэх цуу яриа хүртэл таарна. Тэд аргагүй ирэхэнд өвгнөөс уушлахгүй нь. Тэр өвгөн үнэндээ Дайгогийн үг үйлдэл бүрийг тагнаж байдаг хамгийн зөвүүн дүр юм. Удалгүй тосгонд сүрлээр аврах том хүний дүрс хийж хатаадаг эртний баярын бэлтгэл эхэлнэ.
Бэлтгэл дээр байж байтал Каногийн охины өгсөн дугаарын нэгээс нь Дайго руу залгаж уулзах газар товлоно. Дайго хаягдмал балгаж чичиж нэгэн залуутай уулзахад тэр залуу хүүхэд байхдаа Гото гэр бүлийнхэнд нүрээ идүүлж азар амьд үлдсэн гэдгээ хэлж аимшиг төрхөө харуулснаар 4-р анги төгсдөг. Үнэхээр аимшигтэй биш гэж үү? Тосгоных нь Каног яаж галзууруулж, яаж арагаас болцлон эзнийг Дайго олж мэдлээ. Гэхдээ хамгийн амар нь Дайго өөрөө энэ араатнуудтай тэмцэгдсэн өөрийнхөө доторх араатныг сэрэж байгаа явдал юм. Дараагийн ангиудад Дайго яах бол Гото гэр бүл болон тэр нүүргүү залуугийн нууц нь юу байв? Хэрэв та дараагийн хэсгүүдийн тайлбарыг үзхийг хүсвэл лайк дарж суугаа сабскрайб хийж үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.